Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. Ердөө шахаж савлав. За бид шинэхэн уран бүтээл гаргаж байгаа Хэрүүл Entertainment болон Эрхэм элч нэгдлийн уран бүтээлчдийг өнөөдөр яг ажлынх нь халуун талбар дээр тийм ээ хоолоор дайлахаар зорж ирлээ. Тэгээд та бүхний ажил төрөл одоо амжилт бүтээлтэй тийм ээ өндөр байгаа ах гэж итгэж байна. За тэгээд манай нэвтрүүлэгтээ бас хамтран ажилладаг Chicago Pizza гэж компанид гаа тэгэхээр тэрнийхээ халуун хоолоор тийм ээ Chicago Pizza хорхоор өнөөдөр та бүхний яг ажлынх нь талбар дээр дайлъя гэж ирсэн юм. Маш их баярлалаа. Бид нар харин өмнөд бас санаанд ороочгүй байлаа. Түнээр маш их баярлалаа. Манай одоо энэ лавгцэр ингээд энэ монтажны найруулагч залуу. Одоо урд нь хонж одоо киногоо одоо яг бүрэн ихээр нь одоо яг эвлүүлж дуусч байгаа. За манай одоо болдоо гэдэг манай Хэрүүл Entertainment-ийн бас манай энэ киноны маань зургийн дарга. Жигс амьд киноны бас одоо урд нь одоо киноны постэр одоо афиш реклам гэдэг бүх юма хийгээд одоо эднэр маань хонсон. За манай одоо энэ бас зургийн дарга болд сайхан гэдэг. Энэ маань бас одоо урд нь хонсон. Тэгтээ гэртээ хонсон. За манай киноны маань жижигчин цэнгэл жаргал. Тэ энэ бас гэртээ хонсон. Тэ энэ эдийнхэн бас одоо тэгээд одоо юм нь юу болж гэнэ үгээл одоо ингээд яз. За манай одоо киноны маань найруулагч Баттулга. Бас одоо зохиолыг бичсэн. Одоо манайхан сайн мэдэндээ нэг бацаанж байгаа. Тий. Миний мав киноны одоо бацаанж байгаа. Тэр тулгаан маань одоо энэ киноны найруулагч. Тэгээд ер нь одоо ингээд дандаа одоо ингээд хонжинжиж ажил хийж байгаа бидэнд бас нэг хий хөөгийн гаргах. Тэгээд ядаргаагийн тайлах одоо ийм сайхан хоол одоо авчирж байгаа та бүхэнд баярлалаа. Зүг оновчтой болоо. Тий их сайхан. За тэгээд тун удахгүй бас сонь нэртэй тийм ээ. Jackson Амьд гэдэг нэртэй за уран бүтээл одоо үзэгч та бүхний хүртэл болох нь. Тэгэхээр киноныхоо талаар манай үзэгчдэд бас мэдээлэл өгье тийм ээ. Яагаад ер нь Jackson Амьд гэж нэрлэв? Тэгээд одоо киног хэдийгээр яг бэлэн болох гэж хизээ дийлэгдсэн гарах гэж байна. Тий. Ер нь энэ киноны талаар ярихад ноёдон жил гэдэг чинь 2011 оны хавар зохиолыг авч уншсан. Тэгээ сая энэ Хэрүүл Entertainment-ийн хамт олон маань бас худалд залуу кино хийхэд бас би тоглосон. Тэгээ бид нар ингээд явж байхдаа бас одоо энэ киноныхоо төслийн тухай бас яригдаад яваал байсан. Тэгж жагаад ер нь худалд залууг хийж дуусах үед ер нь хоёр талаас хамтарч хий. Хэрүүл Entertainment эрхэмлж уран бүтээлийн нэгдэл за Жигс Амьд гэдэг энэ зохиолоо хамтарч хийя гэдэг шийдэлд хүрээд тэгээ энэ хавраас ерөнхийдөө бэлтгэл ажилтнаа орсон. Эрдэнэ гэдээ бас одоо нэлээд хэд одоо кино зохиолтой одоо 10 киноны зохиолыг бичсэн. Миний муу аав Үхжүүл болно. Тэгээд одоо ер нь хэд хэдэн кино зохиол дээр бичсэн. Манай одоо энэ сүрхий хэдэн залуучууд гэдэг л да. Ер нь кинонд их шуурхай ирч хүчтэй орж байгаа. Тэр ирч хүч нь бас Монголын кино урлагт их мэдрэгдэхүйц одоо амжилттай явж байгаа. Үзэгчдийн бас хүсэн хүлээсэн одоо тийм бүтээлийг гараасаа гаргаж байгаа ийм сүрхий залуучууд байгаа. Тэгээ тэр эрдэнэ маань энэ зохиол дээр засварын одоо гололж хийсэн тулгаа тэр хоёр. Тэгэл ер нь одоо одоогийн байдлаар кино маань зураг авалтаа ер нь дууссан. Одоо монтажнаас гараас гараад одоо ер нь бид хэдийн хувьд бол ерөнхийдөө гэртээ хонохтойгоо олцоод ядарснаас нэглэх юм уу, задарснаас нэглэх юм уу? To lose my breath, there's no more fighting left.
sinking to rise no more. Чич намайг их баярлуулсан да. Хөөе. Чамагста сайн явах гэж харнаа бид үү? Машин яриад исэн юм уу? Би ганцхан сүдэртэй хүн шүү. Наадга зайлуулаач. Эрчүүлгүй амдуудаа. Энэ чи жинхэнэ ийм өрөөлөг. Дан. Яхаараа ингэж юмыг өндрүүлдэг юм. Юу гэнэ? Ягсэн амид Тэр ч өнгөчсөн шүү. Өөр юу гэсэн? Ямар их юм шиг. Тэр өдлийн машиныг алдаж болохгүй. би бас амдгаар шүү дээ. Нэр ич тийм л та. Ахгаа буцаж орж ирэх болох балбаа. Ягсэн амид шүү. Джексон амьд гэдэг нэрний хувьд бол ер нь их ярьсан бид нар бас тийм ийм нэр болсон. Тийм. Бас уран бүтээлийн нэр өгөхөд үнэхээр хэцүү шүү дээ. Тэгээ яг нөгөө нэгдүгээр уран бүтээл талаас харна агуулганд нийцэж гин үнэ тэрэ гээд дараагийн асуудал бол за энэ бол зэрэгтэлт одоо хүмүүст одоо хэр яах вэ их үү. Гэхдээ нэг намайг бол бид уран бүтээл авдаг. Тэгээ 2-3 өдөр зөвхөн нэрэн дээр төвлөрч бид нар бол одоо том хурлууд хийсэн те манай лавгаах чинь нэг өдөөсөн чинь нэг юм гээд энэ том цаас гаргаад ирчихсэн харсан чи улаан балаар эхнээс нь ахуулаад дугаалцсан 66 нэр авчирсан энэ. Тэгэхээр энэ кинонд маш их тийм сэтгэл гаргаж илүү яг уран бүтээлч хүний одоо сэтгэлээр илүү сайн нэр өгч юмсан те бид нар чинь яг л төрүүлж байгаа үр хөвгттэй адилхан бид нар бас яг үр хөвгттэй яг ямар нэр өгөх үү гэдэг. Тэгээ нэр өгч аюу хэцүү байл л те. Тэгвэл энэ нэр нь бол одоо уул кино маань агуулгаараа хүний одоо итгэл найдвараа алдахгүй байх тухай юм байна. Ерөөсөө хүн итгэл найдваргүй бол одоо энэ одоо амьдралд одоо тэмцэх чадвар алддаг тий. Одоо төвчээр нь байхгүй болдгоо. Тэр найдвар гэдэг зүйл байхгүй бол. Тэгээ яг энэ киноны гол дүрийн одоо хоёр жүжигч маань хоёулаа энэ утгатай холбогдож байгаа. Яг Джексон амьд гэдэг бол нөгөөний гол дүр. Одоо манай гол дүр хоёр гол дүртэй шүү дээ. Гуравч гол дүртэй тий. Манай нараад тоглосон сэнгэлж байгаа дансын дүр тоглосон лавгаах маань өгөрцөй гэдэг нэртэй хүний дүр тоглосон дооз энтертайнментийн дорцрох. Тэгэхээр дорцрох ахын одоо кино өрнжих явцад итгэл найдварыг сайн найз нь олох дансын зүгээс өгөгдөд тэр итгэл найдвар нь Джекс өгөөгүй амьд гэсэн. Тэгэхээр энэ жижигхэн боловч энэ жижигхэн итгэл найдвар нь бас ямар үр дүнд хүргэж болдог вэ? Киноны төгсгөлд яаж гарч ирж байна вэ? Гэдэг бол зохиолд их сонирхолтой байдлаар тусгацсан. Тэр ч утгаараа лавгаах таалагдсан баг тий. Бас бид бүгдээ бас энэ уран бүтээлийг хийхэд бас амттай байсан. Би анх сонсоод яг нэрний үед ингэж бодож илээ л да. Джексон амьд гэдэг ихлээр одоо лавгаах нэг эстрад жагаад тоглосон шиг тий. Одоо тулгаархын бацаан жагаад тоглосон шиг яг тийм нэг бодит хүнийг тий. Одоо яг зөвхөн олон жилийн өмнө байсан тийм хүний нэрээр нэрлсэн тэр хүн тийм хүний тухай кино юм болоо гэж анх яг нааш ирж байхдаа бодож идэв л да. Одоо яг л нэг стаж байгаагийн талын кино шиг тий. Одоо Джексон гэж хүн бас байсан болоо гэж бас бодож ирсэн. Энд ирээд одоо яг сая танаас сонсоод яг нэг эргэлзээ харилж ийн л да. Харин тийм ээ. Хүмүүс яг энэ Джексон амьд гэдэг нэрийг өгөхөөр энийг сонсохоор шууд одоо юу гэдэг юм Майкл Джексон гэж юусоо бодохгүй. Майкл Джексон гэж бодогдохгүй байхгүй. Бодохгүй. Энэ бол өөр тийм учраас би бол энэ нэрийг их солиё гэдэг их хичмтэй байсан байхгүй. Тэгээ яг явж манайхан өөрсдөө зохиолоо үзсэн мэддэг учраас эдгээр Джексон амьд гэдэг нь зүгээр би одоо ч гэсэн сольждаг байж л гэсэн бодлоо чиний санаанаас. Тэгэхээр ер нь бол яг Джексон амьд гэдэг бол манай кинонд бол хамгийн гол өгүүлж байгаа зүйл бол биш. Хоёрдугаар шиг маань. Тий, энэ бол нэг гол нь биш. Ер нь бол киноны төрөл жанрын хувьд бол адал явдалт. Тэгээ нийтмийн кино гэдэг л яг төрөл жанртай хийж байгаа. Ер нь бол зохиолыг уншихад бол энэ бол анханасаа адал явдалтай кино зохиол гарч ирсэн юм байна. Тий. Ер нь одоо гэмт хэргийн ертөнцч гэдэг юм уу те. Тэгээ энэ адал явдлын хөөцөл төнтэй л ийм л киноога. Тэгээ бид нар өөрсдөө яг ярьж байгаа дахин засвар хийх үедээ бас нэг юм бас энедмийн тал руу шилжүүлж болох уу, хөгжилтэй болгож болох уу гэж эрэл хайгуул хийгээл
ингээл явжлаа юм л да. Тэгээ манай одоо Дойогийн тоглосон өгөрцгийн дүр бол ер нь одоо киноны одоо хамгийн их одоо инээдхөөр чимиг хөвгөлийг одоо авч яваа одоо дүр байгаа. Тэр зохиол төр бол тэгж үчигдсэн. Тэгээ би ямар санагдал одоо миний дүр болохоор ерөөсөө тийм байхгүй. Тэгээд киноны турш одоо би ингээд тоглож явахад ерөөсөө байсгаад одоо юу яадаг нэг жоохон өөр үйл хийчих гээд би оролддог байхгүй. Энэ данс гэж надад нэг ийм хүн одоо байгаад идэг нэг. Тэгээ би ямарсан энэ дансыг чинь нэг ингэчээ тэгчээ гэж тэгэхээр нөө зохиолч найруулагч болохгүй шүү. Миний данс тийм хүн биш ч гэж аах шиг. Бүр зүйлдээ би нэг өдөр бүр уурлаа тийм. Энэ ер нь данс чинь яатсан хүн энийг ер нь юм бол зүгээр энэ тэгж болохгүй энэ ингэж болохгүй гэж юу ч хийл гэж юу ч тоглохгүй энэ нь хаашаа гэж тэгээд заавал өөр юм хийн болгоно гэж одоо ингээд тэгэл найруулагч зохиолч эднэртэй ер нь зөрөлдөд тэгэл тэр болгоны эцэст ер нь уран бүтээл гэдэг чинь тэгж л явдаг юм чинь тэгэл бүгд л одоо хийж байгаа ажлаа сайн болгохын төлөө яавал зөв болох уу гэдэг тэгэл одоо харилцаа ойлголцлын үр дүнд л ер нь кино маань босч байна. Тэгээд ер нь хийж байгаа одоо энэ монтаж хийж байгаа энэ улсууд тэгээ энэ зургийн дарганаар сая симх үзчихэд ах шиг байгаа. Тэг би болохоор байж байгаад нэг жоохон бүрнээр нь үзчихээ гэдэг ингээд байж байгаа. Тэгээд үдсэн улсууд маань ер нь их одоо сэтгэл ханамжтай л яваад байгаа. Тэгээ ер нь их үзэгчдэд хүрсэн таашаагдсан кино болох байх. Зохиолчд маань ч гэсэн одоо тухайн үеийнхаа тэр одоо болж байгаа үйл явдлыг бас тусах гал оролдож ирсэн байна. Тэгээд энийг бид нэр зохиол уншичаад дараад нь зохиолч нартаа санал болгосон юм. Нэгэнт л Джексон амьд гэдэг ийм нэртэй байгаа бол энийг бүр киноны турш хэлэгдэж авч явах ийм бас үйл явдалд оролцуулъя гэд бас нэлээ одоо кинонд бас нэг үйл явдалд дуурхуйц хэмжээнд аваадсан. Интернетийн мэдээллээс харж байхад Джексныг бол амьд гэдэг талаар бас одоо мэдээлэл засагдж эхэлж байна л да. Тийм байсан тий. Тийм тийм бас их нэлээ одоо юу гэдэг хөрөнгө мөнгөтэй хүн гэдэг чинь бас одоо юу ч хийж болохоор л болцсон цаг үе шүү дээ. Нэрнгээс тэгээ үнээр ах юм билүү тий. Бидний киног гарсны дараа Джексныг бол бас сэргээгээд босгоод ирж магадгүй юм шиг байна. Энэ бол адал явдалт бас кино. Одоо экшн гэж ярьдаг тий. Ер нь манай Монголын нөхцөлд адал явдал жанрын кино гэдэг аюу хүндрэлтэй байдаг. Одоо янз янзын газрын зөвшөөрлөөс ахуулаад янз янзын тусгай техник тийм үү иймэрхүү талын ахуулаад тэгээ тэр ч утгаараа бас яг ийм адал явдалт тий ийм экшн төрлийн кино бол бас цөөхөн гардаг. Тэр утгаараа бид нар бол жүжигчдийг бас одоо байнга одоо санал тавьж явах та зохиол уншуулаад за ихгүй штэ их зодтолтно штэ гэдэг дандаа нэг тиймэрхүү. Тэгээ зарим нэг мастер хүмүүс нь яа гүнэ гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар бас угаасаа кино эхлэхэд л энэ кино маань нэлээд хөдөлгөөнтэй болох нэ гэдэг. Яаж ийсэн. Тэгээд бидний одоо сүлжигчдээс трейлерыг үзээд бас үнэхээр яг энэ хэдийгээр Джексон амьд гэдэг нэртэй ч гэсэн одоо Джексон мэгсэн гараад бүжиглээд ч юм уу тийм бол байхгүй нэ. Тэ яг энэ бол гол дүрд итгэл найдвар бий болгож байгаа нэг л мессеж болохоос ш киноны агуулга маань тэгэхээр залуучуудын одоо ойрд манай кинонд гараагүй экшн төрлийн яг энэ кино сонирхол татцууц кино баг. Тэгээ жүжигчтэй төрүн биесэн гол дүрд маань болохоор зэрэг лавгаах маань дорцог ах. Тэгээ манай бас энэ киноны ганцхан эмэгтэй дүртэй. Энэ маань болохоор маа цэнгэл жаргал. Тэгээ хонгорогийн маань одоо дүрийг одоо дүр дээр ажилласан. Дээрэс нь драмын ритмийн театрын жүжигчин Цэрэнболт байгаа. Тэгээд бас манай эрхэм элчд бас хамтарч уран бүтээл хийдэг манай Ишчүү байна, Бөөди байна. Тэгээд одоо толгондоо тийш ялаа хэлээр. Саах маань өөр найруулагч манаас өөрөө тоосон. Тийм. Манай толгоогоо тоосон. Тэгээ ер нь нөгөө адал явдалт кино гэдэг утгаараа маш их олон дүр төрх бас их орж ирнэ. Тэгэхээр ер нь гарч байгаа одоо энэ дүр болгон одоо ер нь хүмүүст одоо хүрэх тийм хөөрхөн бичигдсэн. Тийм зохиолч нарын хувьд. Тэ зохиол дээр одоо тусгагчнаар бол айгүй хөөрхөн бичигдсэн байна. Ингээл одоо юу гэдэг юм баги, төөги
Тэгэл ер нь дандаа л тийм этгээд нэртэй л улсууд байгаа асар гэх киноны дэр. Тэгэхээр энэ болгонд л одоо манай хүзүүд тий сэргэлэн тэлүүн гэдэг одоо олон залуучууд одоо энэ кинонд бас тоглосон байгаа. Эмэгтэй дөрүүдүүд ер нь харцангуй цөөхөн л дээ манай норлохоо ихч гэхэд одоо нэг байрны гадаа байдаг нэг имээ байгаа. За тэгээд дээр нь Баярмаа гэдэг манай жүжигчин. Тэр маань бас одоо өнгөрцгийн одоо эхнэр одоо чимгээгийн бас дүр тоглосон. За тэгээд хамгийн гол нь л одоо энэ юм да цэнгэлж. Миний хувьд ч одоо тэгээд лавгахтай кинон дээр бол нөгөө доояах битээр багтаа нэг яг байсан. Тийм үс тэгээд ерөнхийдөө өвөрцийн данс хоёр найзууд байж байгаа. Тэгээд би өвөрцийн хонгороо хоёр найзууд байж байгаа. Тэгээд киноны адал явдал дундуур ингээд нэг тохиолдлоор ингээд таарлаад тэгээд би ингээд айгуус кинонд гинт орж иртээ. Тэгээд лавгахтай ерөнхийдөө партнер олж тоглосон. Дорлолт үсгэн тагалсан. Хитрхи дэлгэрэнгүй ярих киногоо өвтөр ярьж байгаа тийм яг тэгээд би хамаагүй басна. Би бол ерөөхдөө ааха гэж ирдээс киног нь яриулж байгаа шүү дээ. Би ч бараг сая тэгээ энийг яриад ирэхлээр за яшид тэгвэл ер нь ингээ киногоо яриад ирэхлээр. Ядарснаас нэглэх юм уу, задарснаас нэглэх юм уу? To lose my breath, there's no more fighting left, sinking to rise no more. Чич намайг их баярлуулсан да. Үй! Чамайг сайн ухаж харнаа бид үү? Өөрөө таам шүү. Машин яриад ирсэн юм уу? Би ганцхан сүдэртэй хүн шүү. Та зайлуулаач. Эрчүүлгүй андуудаа. Энэ чи жинхэнэ мөрөөдөл. Данс. Яхаараа ингэж юмыг өндрүүлдэг юм. Юу гэнэ? Эксэн амид тэр ч өнгөчсөн шүү. Өөр юу гэсэн? Ямар байдал юм шиг? Тэр өдрийн машиныг алдаж болохгүй. Би бас амьдмаар биш шүү. Нэр ич тийм л дээ. Аадмаа буцаж орж ирэх болох багбаа. Эксэн амид шүү. Зуны 7 сарыг сонгож яг киногоо нээх болов. Ер нь бол яг нөгөө одоо бүтээл хийчээд бас түргэн үзэгчдийн хүртэл болгох их хүсэл Яарус тэр кинон дээр болохоор одоо түрүү цэнгэл жаргал маань ихтер нэг энд нэг гэрийн үүд нэг зураг авсан бид нар. Тэгээд гэсэн чинь би нэг жоох юм болохоор их инээд муутай нэг инээч гэдэг ерөөсөө их олдгоо байхгүй. Тэгэл юунаас болоод ч үлээ би бас нэг ингээд яасан чинь хаалгаа нэхэр инээд ирээд нөгөө урд нь ярьсан юм. Нэг харсан чинь энэ маань ингээд байдгаараа уйлцсан. Ингээд мушилцаад би гинт бодохгүй юу лээ гэсэн чинь энэний аягүй их тийм сэтгэл хөдлөлттэй эсхийн зураг авах гэсэн байхгүй. Би тэгсэн чинь нөгөө өөр зураг авна гэж бодсон. Наагур загвар нь өөр зөвгөлтөө дараа гинт хамаа өрцөр. Хаалганы цал яваадра. Нөгөө жүжигч маань аягүй хүнд хэсэг дээр тоглох гээд өөрийгөө бэлдэж яхад би энүүгээр нь мардагнаа. Энийг өөмөрцөн явж ирсэн. Дараа нь хаалганы зан уучтай аягүй номхон бодсон зогсож ирсэн. Тэгээд киноны дорс зураг авч яхад энэ дооёо үе дээр зураг мураг аваад яхад нэлээд ер нь инээлцсэн дээ. Тий их балаа болсон. Тэгээд юм яаж яхад аягүй хэцүү байдаг нөгөө нарны нөгөө үүлэн цархоогоор зураг авдаг. Тэгээд нартай хэсэг нэгэн зураг авсан. Тэгээд үүл хаангуут за үүл гараад ирлээ гэж жоохон үлээж байгаа. За энэ нэг жоохон үүлний цархоод биш. Одоо энэ наран дээр л авна шүү гэдэг байхгүй. Тэг тусам л инээ түрээ. Бүр ингээд бүр байж ятаад бүр ингээд тэгээд тэндээс ч дууны найруулагчид нэргээд хүмүүс анхааруулаад тий. За жоохон нарван шүү. За бүгдээрээ хичээгээрээ за анхааралтай гэд. Тэгэл хичээгээд явсан ярнаа
Тэгэл доо ертөнц чинь хоёулаа инээдэл тэгэл зургаа нэг баахан сунгаал одоо зогсоод тэгэл нэгцээ. Миний бодлоор бол одоо нэг инээд нэлээд олон шалтгаанаар инээж байгаа. Гэхдээ яг нэг шалтгаан нь болохоор зэрэг түрүү нөгөө лагаа хэлсэн шүү дээ. За доояах л угаасаа ингээд инээдний те. Гэтэл олон түмэн болон бид нар лагаахыг бол ерөөхдөө нэг шин жанраар нь ерөөхдөө ингээд хардаг те ингээд байдаг те. Гэтэл бид нар бол үнэндээ тэр зохиолд дурдсан данс гэдэг дүрийг лавгаах айгуу сайн хийж чадна гэсэн айгуу тод зураглал харагдчихсан. Тэр ч утгаараа лавгаахыг дүлгсээр хагаад тэр дансын одоо айгуу тийм нэг юм айгуу тийм тийштэй яг киноны гол шугам гурвын дүр ихгүй. Тэгсэн нэг тийм ерөөсөө тийм хошин шогийн тийм марцсан тийм ерөөсөө байхгүй. Лавгаах тийм дүрийг бүтээн гэдгээр нэгдүгээр маш их сонирхолтой. Хоёрдугаар яг зураг авч яхад яг ингээл угаасаа нөгөө өмнөх байдаг дүн ингээд төсөөлөл маань яг кино дүрдээ ингээд нэх айгуу тийм сериус нүд гаргаал ингээд яваад байгаа юм. Өөдөөс бүгд инээд дээрээс ингээд задраал байгаа юм чи. Ингээд ерөөсөө ялангуяа ингээд манай энэ хоёрын ингээд би эндээ нэг айгуу олон харал биелгээ өөдөөс нь хардаг хэсэг байдаг байхгүй. Нэг нь доояах нөгөөд нь лавгаах. Нэг нь ингээд айгуу тийм уруу цаглаа дандаа муу харж өнгөрөх хэвээр. Тэгээд зураг авалт нэг хэсэг нэлээд засарж ирсэн юм болохоор яг ингээд муу хардаг хэсэг ингээд явсан чинь нөгөө нэг дорцроо ах инээгээд юус инээдээ зогсооч чаддаг. Тэгэл нэг л муухай харсан хүн л яваад ах юм гинэ. Яагаад гэсэн чи өглөөнөөс ахуулаад орой болтол зөвхөн тэр халтуудыг авсан байхгүй. Тэгэхээр хүн сүүл рүүгээ өглөөнөөс ахуулаад лагаа зүгтээ дандаа муухай хараад нөгөө даа яг ч үсэн болоод нэг л өдөржингөө муухай харсан. Нэг дэгчсэн. Тэгэл иймэрхүү байдлаар инээдүүд одоо маш их бий боллоо да. Тэгэл кино групп гэснээс манай зураглаач бас байгаа. Зураглаач бол ерөөсөө яг найруулагчтай тий зохиолчтой маш тулж ажиллаж ерөөхдөө яг энийг дэлгэцсэн болоход тэр хүний ур чадвар маш их одоо чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол маас одоо солин тэргийн ажилтан Батулга ах байгаа юм. Батулга ах ерөнхий зураглаачаар нь ажиллаад туслах оператор нь бас манай Херубийн одоо сүлдээ мөнх сүлдгээ залуу ажиллаад дууны оператор нь одоо төгсөө гэдэг залуу ажилласан. Гэрэлтүүлэгч манай Суграах одоо гэрэлтүүлгэндээ ажиллаа. Зураач манай Бэрхээдээ, Нүр бодогч манай Нараагч тий одоо гэх мэт ингээд ер нь бол ингээд кино гэдэг ч угаасаа хамтын ажил. Тэр ч утгаараа эдгээр одоо жишээ нэрэн дээр одоо лавгаах хичнээн ингээд одоо салхи хүсэлтэй байсан ч гэсэн яг л хамтын бүтээл учраас олонхны яаж шийдэж байна. Олонхны яаж кино тарж байна тэгэж бас явж байгаа. Тэгээ тиймэрхүү юмнуудаас ер нь уран бүтээлийн нэг хэцүү үйж байна тий бас их хөгжилтэй үеүдч байна. Тэгээ манай энэ киноны их онцлог маш их объекттай. Нөгөө экшн кино гэдгээрээ ч тэр ерөөсө 139 объект гарсан. Тэгэхээр энэ болгоныг одоо ард гарчаад өнөөдөр монтаж манд дуусчаад хөгжмийг бол окей. Одоо манай киноны хөгжмийг хийж байгаа. Одоо өнөөдөр дуусж байгаа. Тий. Одохгүй бид дэлгэсэн авах учраас энэ баг өнөөдөр юмнууд маань зангидагдаж байгаа. Кинон дээр бас түлхүү залуучуудыг тий одоо эмэгтэй мэргэжлийн тэгтээ өмнө янз янзын юм туршлага хөрөнгөлөөлөг энэ залуучуудыг тоглуулъя гэдэг бас энэ санаачлагыг бас нэлээд түлхүү оруулсан. Мэдээж яг энэ уран бүтээлийн даацын хувьд бол эрсдэл. Гэхдээ нэг асуудал. Одоо бид хийж байгаа бид нар ингэхгүй юм бол боломж олохгүй юм бол өөр хин олох юм. Тий. Тэгэхээр энэ бол айгүй илэрхий хариулттай асуулт. Тэгэхээр бид бол боломж олох хэрэгтэй. Тэр утгаараа бас нөгөө тэлүүн, сэргэлэн гэх мэт соёл урлагийн сургуулийн одоо жишний ангийн төгс курс оюутнуудыг бас оролцуулсан. Гэхдээ тэгээд ч бид нар юусэн алдсан юм байхгүй. Харин ч онс тий айгүй сайн тэр зүйл маань гаргасан. Гэх мэтчлээ их тийм шин саргаг дүр төрхийг, шин саргаг характерыг энэ уран бүтээл дээр гаргая гэсэн үгсээс дүр сонголтууд нэлээд жоохон тэртэл гаргасан. Тэ. Хэрүүб Entertainment-ийн энэ баг энэ кинонд ажиллаж байгаа баг бол ер нь маш их сайн баг бүрдүүлсэн. Тийм үнэхээр одоо юу гэдэг юм техник талаасаа за санаачлагтай бүтээлч талаасаа одоо мэргэжлийн хувьд бол ер нь нэлээд сайн их дадлаг туршлагатай болцсон.
техникээ одоо сайн мэддэг. Бүх үйл ажиллагаанд ер нь одоо өөрсдөө бие дааж одоо хариуцлагатай орж чаддаг. Ийм залуучууд. Тэгээ эднэрээ бол би бас одоо бахархаж байгаа юм. Тэгээ эднтэйгээ нийлж тийм ч учраас одоо нийлж кино хийхэд бол одоо бүрэн бололцоотой. Тэгээ асуудал гэж үзэж одоо бид нар одоо хоёр талаас одоо хамтарч орстой. Кинонд маань нөгөө тулааны хэсэг нөгөө гүйдэг хараадаг юмнууд бас их байгаа. Тэгээ би ч одоо бас болж өгөөд өөрөө одоо гүүгээд өөрөө үсэрч хараачих санаатай ер нь дооёо дээр чинь одоо хоёулаа үзээд л байгаа юм л да. За тэгээд нөгөө хойноос гүйдэг улсууд дотор бас нэг бүдүүн тарган нөхөр байгаа. За ингээд ер нь ан ман үзээд тэр нэг хашаа машаа даваад тэр машин дээрээс үсрээл цохгороод зүгээр гүүгээд байсан. Эхлээд харж байгаа тэрийг зайлвал энийг холдоод гэж байгаа. Тэгж байгаа за нэг л үсрээ шүүгээд нэг удаа дээрээс доошоо үсэрсэн чинь миний араас нэг юу дооёо өсрөх байхгүй юу өгөрч. Тэгээд хүнээс зогчоо чи хоёлаастай гүүгээл тэнд дор ингээд камер авчин мотор гүүгээл би чинь үсрээд ингээд буусан чи юу хоёр үл дээрээ буугаад цаашаа явчих юм байх гэж бодсон чинь дээш хараа. Тэр дингэр дооёо миний дээр үсрэх гэдэг. Тэр дор нөгөө усууд хурдан үсрэх шүү дооёо. Ингээд тоглоод тэгээд намайг бас би арай нэг юм босоод мүлгэл араас нөгөө дооёо үсрлээ. Дараа нь болсон ч ярьж байна дооёо. Яа ахын амарч юм уу? Тэ манай кастажор залуучууд бас төгсгөлийн бас тулааны хэсгийг бол тавьсан. Тэ хадаа гэдэг одоо бас одоо сүрхий залуучууд байгаа. Тэд нар бас өөрсдөө кинонд маань тоглосон. Тэ одоо энд бас өөрсдөө бас тэр бас олон киноны одоо тулааныг тавьж өөрсдөө тэнд бас орлон тоглож өөрсдөө тулааныг дэглээд тоглолтыг залуучууд байгаа. Тэгээ тэд нар маань энэ төгсгөлийн бас киноны тулааны хэсгийг маш сонирхолтойгоор шийд тавьсан. Өөрсдөө бас одоо хамгийн хүнд одоо трюкүүдийг хийж бас одоо энэ кинонд бас оролцсон тоглосон. Себab нь хавх гэдээ бас нэг миний нэг одоо нэг сайн найзын дүр тоглож байгаа. Тэгээ цэрэн болд маань орж ирж божонуулж байгаа л да. Тэнд бол ерөөсөө ачидлээд тэр тэд нарт тулааныг одоо тавьсан. Тэгээд ерөөсөө үнэхээр одоо манай Цэбо тэр тулаантай хэсэг тэр ер нь маш сайн тоглосон. За тэгээд бид бас үнэхээр сайн хамтдаа ярьж байгаагийн хажуугаар одоо та бүхэн нөгөө миний гол зорилго маань өдрийн хоолоор дайлах хэрэгтэй шүү дээ тий. Мацсан биш тий. Одоо энэ нөгөө уран бүтээлийнхаа ярианд ороод бас нэлийн ярианд халуурчлаа тийм ээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хоолоо идэ тийм ээ. Одоо ажил бол ерөөдөө гайгуугаа тийм ээ. Тийм болохоор одоо хоолоо ичээд дараа нь яриагаа үргэлжлүүлээд ирэх үү. За тийм. За тэгээд Chicago pizza-гийн дахиад хорхог хоёр авчирсан байгаа шүү дээ. Chicago pizza-гийн хамт олон болоод олон пиццийн хамт олондоо маш их баярлалаа. Манай одоо Jackson амьд гэдэг энэ киноны одоо хийж явах явцад одоо энэ сайхан телевиз болоод телевизийн хамт олон маань ингэ сайхан хоолоор дайлж байгаад манай хамт олон маш их баяртай байна. Хамтран киног маань хийлцэж байна гэсэн болчихлоо доо. Хамтарч киног маань хийлцсэн ч лээ гэсэн. Хаач байгаа. Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. За тэгээд тун удахгүй бас Jackson амьд нэртэй бас уран бүтээл гарах гэж байна. Тэгээд уран бүтээл бас ер нь дуусах шатанд нь бид бас өнөөдөр та бүхэн дээрж хоолоор дайлж уран бүтээл чинь багч гисэн бас амт юм чадсан болоо гэж бодож байна. Тийм. За тэгээд өнөөдөр хоол маань ер нь таалагдуу хоолны сэтгэлээс лавах чи ямар амар махсаг юм бэ? Тэгээ аяг сайхан бол байна. Тэгээ хорхог ялангуяа маш их гоё ялаа. Пицца сайхан байлаа. Аггүй би тэгтээ эдний хоолыг идчихэж байгаагүй. Анх удаа иж үзлээ. Тэгээд идэж үзсэн гэдэг чинь одоо тэгээд мэдцэн учраас дараа дахиж идэх юм хүсэл төрөхөөд сайхан бол.
шүү дээ. Арх нь ямар сайхан юм. Халуун чулуу барьлаа. Ядаргаагаа тайллаа. Баярлаа. Тагаах. Үнэхээр бид нар бас нөгөө юу кино зураг авчих явцдаа бас манай киноны маань хамт олон ярьжсэн байхгүй юу? Хэдүүлээ нэг одоо ишгнээ гараал нэг хотоос зайдуу гараал нэг сайхан одоо хорхог одоо бодог юм хийгээл идэх юмсан энэ төр гал яриад байсан. Тэгээ бас яг үнэндээ бол одоо 6 дуусгасаа бид нар бас тэрийг одоо ажил хэрэг болгож чадаагүй ингээ явж байсан. Гэтэл одоо үнэхээр одоо манай оллоо телевизийн хамт олон энэ Чикаго пиццаны хамт олонтой нийлж үнэхээр одоо бидний бас нэг санаж явбал бүтэн гэдэг шиг үнэхээр одоо хүсэж мөрөөдөж явсан зүйлийг маань бас биелүүлсэн мөрөөдөл биелдэм биш үү? 41-ийн 6-гийн 2 action. Би энэ машиныг засаж чадахгүй шүү. Засах шаардлагагүй. Чи зүгээр надад хамгаалах толгоо шаагаад зогсож байна. Би чам шиг тэгж маяг чадахгүй. Тэгвэл болий. Яви. Оч баригдъя. Яви. Эндээс шалгуур болно шүү. Та хоёр хоолцоогоо идчихээд дараа маатаа олоо. Би энэ машиныг засаж чадахгүй шүү. Засах шаардлагагүй. Зүгээр наадхургаа толгоогоо шаагаад зогсож байна. Би чам шиг тэгж маяг. Энэ машиныг засаж чадахгүй шүү. Засах шаардлагагүй. Чи зүгээр наад хамар доороо. Чи зүгээр наа. Дэлгэцийн нийтмийн тэр бас кино гэхэд бас их хүчиж янзсан байна тий. Бид ер нь юм аливаа юм хийх болгондоо үргэлжил сурж байгаа шүү дээ тий. Тэгэл дахиад л энэ дээр бас дахиад сурж байна. Тэгээ за дэлгэцийн нийтэм хийхэд чинь бас их тайзны нийтээс арай ондоо байх хэрэгтэй юм байна гэх юм уу тий. Тэр талаас нэг хэрэглэхэлсэн. Тэгээ тэр ч утгаараа бас одоо яг энэ кино маань бас нийтмийн төрөл жанртаа багтнаа. Гэхдээ бас яг илүү дэлгэцсэн инээд гэж бас ямар юм байх хэвээр тий. Тийм ил хавл бас хийгдсэн. Та хэд ярилцсан суугаад үнэхээр цаг бол одоо маш урдан явд юм байна. Одоо тэгээ нэвтрүүлгийн маань цаг ерөөхдөө өндөрлөлт өгч байна. Тэгээд яг одоо хамгийн сүүлд манай нэвтрүүлгийн уламжлал болсон нэг асуулт байдаг. Тэр хоолоо давдггүй тий. Одоо нэг уран бүтээлч усуучин хөдөө гадаа за гадаад дотоодор тийм маш их явдаг шүү дээ. Яг бүр нэг хоолоо давдггүй ч юм уу. Эсвэл сүүлд нь бүр дахиж идмээр санагдаад байдаг ч юм уу тий. Бүр тийм нэг санаанаас гардггүй юм хоол таарч юу. Тэгэхээр хүнд ч ер нь хамгийн ойрын дурсамжлыг санагдсан юм байна. Тэгэхээр их ажлын дараа дөнгөс сая идсэн энэ хорхог айгүй сайхан амттай байлаа. Амнаас унчихсан хоол гэдэг чи уул нь байсан л санагдаад байх нэг идэж чадахгүй бид нэг юм хүн. Уул нэг мохоо хэлчмээр байх. Тэгэхгүй бол одоо айгүй ховдөг юм байна гэж бодчих. Муугаач идчихдэг. Тэгээ муугаач идчихдэг нэ хайж юм бэ. Муугаад байх ёстой да. Зингээг Миний бодлоо нэг тийм муухай хоолмол бас нэг санаанд орохгүй л юм. Ямар ч гэсэн ер нь л би шүлтэй болонд айгуу дуртай. Хөдөө гадаа явж явах ер нь тэгэл гуралтай шилжлэх хийддэг. Амар өсөж явахд л үзсэн ямар ч хоол их л гоё. Муухай амнаас унчих ундаг хоол гэдэг чи одоо цатгалуу гэдэг. Ер нь бол бас яг нөгөө монгол хүн гэдэг утгаараа далайн төрлийн seafood гэж ярьдаг тий. Seafood яг зарим нэг төрлөнд нь бол хэдэн ихэнх төрлөл нь бол яг л амнаас ундаг юм угаас. Биш үү. Уул нь одоо хамгийн хэрэгтэй. Хүний бид одоо хэрэгтэй хоол гэдэг байна шүү дээ. Тэгэл нүлэмсээ цэлгнүүлж байгаа. Тэгээ бас зарим гадныхан ч бас монголчууд айгүй дуртай хоолыг бүр ингээд гайхаа шокнд болдог. Та нэг хулган нэдэд байх үс юм уу тавны бодгийг ярьж байгаа шүү дээ. Тэ? Бид нар яаж иддэг вүлээ те? Джексон амьд гэх те. Энэ уран бүтээлийнхаа араас дараагийн төлөвлөсөн уран бүтээл ер нь юу вэ те? Одоо яг энэ уран бүтээлийнхаа араас үзэгчдээ ер нь ямар юм барих гэж юм. Энэ хар тамхины асуудал бас нэлээх хөндөгдөж байна те. Ялангуяа манай одоо эмэгтэйчүүд ч гэдэг юм уу, залуучууд ч гэдэг юм уу мэддэг мэддгүйгээсээ болоод бас их тээвэрлэгч болж
одоо энэ nice цайснуудаа оруулж гаргаж тэгээд тэрнээсээ болоод ер нь асуудал их орж ил яах шиг юм л да. Энэ сэдв бол нэлээд одоо хурцаар тавьж газар авчлага юм билээ. Тэгээд энэ талаар бас манай зохиолч нэлээд баримт цуглуулсан бас тэгээд нэг юм бичиж гин гэсэн. Тэгээд тэрний маань зохиол гараад ирвэл бас дараагийн уран бүтээл бас тэр зүг рүү бас хандах байх гэж бодож байна. Манай хэрэг entertainment-д бол яаж нийгэмдэр байгаа амьдралдаа байгаа зүйлийг ялангуяа хооч үе, өнөө залуу үе те энд уран бүтээл дээр нэг шингээх замаар яаж эерэг зүйлд ятгах уу, урамшуулах уу, буруу юм л уриалчих юмсан те буруу юмыг рекламчих юмсан гэсэн чинь үнсэлтэй л байдаг. Тэр утгаараа манай энэ хэрэг entertainment-ийн дараагийн уран бүтээл бас л энэ чиглэл, энэ сэтгэлээ барьж бид уран бүтээлээ хийн. Одоо энэ 105 бүхний одоо яг үзэх кино маань одоо Jackson Gambit гэдэг энэ их сайхан уран бүтээл байх болно тийм ээ. Хосоороо, бөөнөөрөө, найзуудаараа гэр бүлээрээ очиж бас бидний энэ сэтгэл хөдлөмрийн зориулсан киног үзэж сайхан зунжин бахаа гэж бас бодож байна. Маш олон одоо объекттай бас ингээд зураг авалт явах тий. Тэгээд бас нэлээд хүнд газрууд дээр ч гэсэн очиж зураг авах шаардлага гарсан. Тэгэхээр энэ болгон дээр бас одоо туслалцаа үзүүлсэн одоо танилтал, найз нөхөд за тэр тухайн байгууллагын одоо дарга цэрэг ажилчид одоо бүгдээрэнд нь одоо маш их баярлалаа гэж хэлэх байна. Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. За баярлалаа үзэгчдээ хоолоор дайлын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Манай энэ удаагийн зочноор Эрхэм Мэлж уран бүтээлийн нэгдэл болон Хэрэг Entertainment уран бүтээлчид оролцлоо. Тэгээд одоо тун удахгүй та бүхэнд одоо Jackson Gambit нэртэй уран бүтээл одоо кино театруудаар маань гарах нэ та бүхэн бас тэр хүсэх уран бүтээлийг очиж үзээрэй. Сэтгэлийн таашаал аваарай. Тэгээд эх 7 хоногийн Бям гарагийн 20 цаг 20 минутаас эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. За ингээд бас энэ хоолноос минь хамт илжсэн олоод энэ яртаактар найруулж хөдөлж бүгд баярлалаа. Хэрэг яа гэж